Төрийн түвшиндүүд томчууд нь ард түмнээсээ зэгцгээр хамгаалуулдаг. Энэ орныг бие хувьдаа бол арчилсан засаглалтай орн байна гэж үзэхгүй байгаа. Тийм учраас өнөөдөр намын даргын энэ үндэсний зөвлөлт хороонд хамтарсан засгийн газрын асуудлаар оруулж бидний нэг тийшээ сонгуульд орё гэдэгтээ бол сал нэгж байгаа гэдгийг шууд хэлчихье. 12 оны сонгуул Монголын ард түмэнд ардчилсан жинхэнэ засаглалыг зарах ёстой. Бидний хуучин суурин дээр байсан популист маягийн хэд төвлөрсөн маягийн төр дамжиж баяждаг улсуудын сүлжээг байхгүй болгосоо гэж нарт хүсэж байгаа шүү дээ. Энийг хэн хийж чадах вэ гэдгийг өнөөдөр ард түмэн хайж байгаа шүү дээ. Тийм учраас ардчилсан нам өөрийнхөө үзэл баримтлалын суурин дээр хатуу очих ёстой цаг хугацаанд болсон учраас энэ хамтарсан засгийн газрын асуудлыг ярьж байгаа гэдгийг бас энэ хэвлэлийн уран дээр хэлж үзэх байхаа гэж бодож байна. Одоо